Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За багшийн зүгээс хүүхдүүдэд зориулан Шинэ Монгол 10 дадлын талаар цуврал хичээлийг бэлтгэн хүргэж байгаа билээ. За бид хэдийн хамтдаа үзэх өнөөдрийн хичээлийн сэдэв бол зөв хооллох сэдвийн хүрээнд багш нь бяцхан хичээлийг бэлтгэлээ. За хооллолт гэдэг бол бид бүхний хувьд эрүүл өсч буй аж үндсэн хэрэгцээ. За хооллолт гэдэг нь их хоол идэх бус биеийнхээ хэрэгцээнд тохируулан тогтмол хооллохыг хэлдэг. За өглөөний цай гэдэг бол хамгийн чухал зүйлийн нэг тийм ээ, хүн эрүүл амьдрахад. За өглөө хүн юм идэхгүй явах юм бол цуснд дэх сахарын хэмжээ багасдаг. За цуснд дэх сахарын хэмжээ багасгах нь аливаа зүйлийг ойлгох тийм ээ, юмыг хүлээн авах чадварыг бууруулж улмаар хүүхдүүдийн маань хичээл суралцахад муугаар нөлөөлдөг юм сул талтай байх нэ. За тэгэхээр хүүхдүүдийн маань хувьд өглөөний цайгаа тогтмолууж эрүүл мэндэд анхаарал тавьж байгаа гэдэгт багш нэтгэлтэй байна. За өдрийн хоолндоо бэлэн хоол, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, жигнэмэг, амттан хэрэглэхээс хүүхдүүд маань айл болох татгалзаж эрүүл халуун хоос хэрэглэж хэвшээрэй. За мөн бид бүхэн хоол хүнсэндээ сүү, тараг, тийм ээ, аарвал, ээзгээ, жимс, хүнсний ногоо, мах, за дотор мах зэрэг уураг, тижээлэг хоолыг хүүхдүүд маань тогтмол хэрэглэж байгаарай. За шингэн зүйл гэдэг бол бид бүхэнд хамгийн бидний эрүүл мэндэд маш хэрэгтэй зүйлийн нэг байдаг. Тэгэхээр бүлээн цай, ус, шингэнийг бол тогтмол хэрэглэж байгаарай. За цахимаар явагдаж байгаа, хичээл явагдаж байгаа энэ үед хүүхдүүд маань тогтмол аягандаа шингэн зүйл, ус, цайг тогтмол хажуудаа тавиад ойр ойрхон ууж байгаарай. За манай сургуулийн өдрийн хоолны завсарлагааг хичээлийн хуваарьд оруулсан байдаг тийм ээ хүүхдүүдээ. За энэ үед бол гэрээсээ бас хоолоо идэж бэлдэж ирэх бүрэн боломжтой байдаг. За хоолны цагийн хувьд бага сургууль 40 минут, дунд сургууль 20 минут, ахлах сургууль 40 минут байдаг. За хүүхдүүдийн маань хувьд 20 минут хоолоо идээд 20 минутыг чөлөөт хэлбэрээр ашиглах ийм цаг гаргаж өгдөгөө. За тэгэхээр сургуулийн маань хувьд тусгайлан энэ хичээлийн хуваарьд хоолны цаг гаргаж өгöd байгаа нь л та бүхнийг эрүүл байгаасаа гэдэг үндсэндээ эрүүл мэндэд зориулсан цаг учраас зөв зарцуулж байгаарай гэдгийг багш нь дахин сануулсан хэлье. За дунд ахлах ангиуд өдрийн хоолны захиалгыг жижиг сурагчид авдаг тийм ээ. За захиалгаа өгсөн хоолны ширээнд сууж жижиг сурагч нь хоолыг ширээрээ үзүүлдэг. Энэ дадлыг бол хүүхдүүд маань нилээдгүй сайн хэвшүүлж байгаа гэж багш нар нь үзэж байгаа. За цайны газраас бол хоолны цэсийг бид сараар гаргаж батлна. Цайны газар үнгүү бор цайгаар үйлчилдэг. Тэр хүүхдүүдийн маань хувьд усны савтаа зайлшгүй яваа гэдэгтгийн шалтгаан нь бол хүүхдүүдийн маань цайны газраасаа бор цайгаа усны савтаа аваад тогтмол ууж хэвшил болох зорилгооос энэ үйлчлэгийг үзүүлдэг байгаа. За сургуулийн орчинд богч ажиллах хийж үсэн ундаа худалддаггүй. Мэдээж бол хүүхдүүд маань сургууль дээрээ богч ажиллаж хийж үсэн ундаа хэрэглэхгүй байхыг бол энэ бас зөв хооллох гэдэг даадалд журмалж оруулж өгсөн байдаг бахнэ. За хоолны мөнгөний тухайд 1-ээс 5 дугаар ангиуд сар-сараар, 6-аас 9 дугаар ангиуд 7 хоногоор, 10-аас 12 дугаар ангиуд маань урд өдөр нөгч тооцоогоо хийдэг ийм дадал журам бас байдаг. За хүүхдүүдийн маань хувьд хамгийн чухал зүйл бол бид нар ялангуяа олноороо, үеэрээ, ангиараа цайны газарт хоолоо идэж өөрчлөдөг учраас хид хідэн зүйлийг анхаарах зайлшгүй шаардлагатай. За нэгдүгээрт хоолны зааланд хүүхдүүд маань ангиараа хуваарь ширээнд сууж хооллоно. За зааланд мэдээж гүүж хараахгүй, гүүж харааснараа хин нэгэн халуун хоол аваа явж байх юм бол мөргөлдөж түлэгдэх аюултай учраас хүүхдүүд маань заална дандаа алхаж явдаг болох байх нэ. За жижиг сурагчид хоолыг ширээнд зөөж байршуулна. Хэрэгэлсэн аяг тавга хүүхдүүд маань зайлшгүй өөрөө хураана. За зарим тохиолдолд хүүхдүүд маань аяг тавга хураахтаа бас нэлээд чанга дуу чимээ гаргаж шийдлэх ч юм уу тийм ийм бас үйлдэлийг зарим тохиолдолд гаргадаг. За тэгэхээр энэ үйлдэлийг бол хүүхдүүд маань гаргаж болохгүй байх нь байна. За мэдээж хоолны үйлдэл хэрэгэлсэн салбитхийг ялгаж хайж хийн тийм ээ. Хольж бол огт хийхгүй. За цайны газрын аяг тавг халбах сэрээ эд зүйлсийг хоолны танхимаас бол авч гарахгүй ийм журам бол мэдээж байдаг байгаа. За хоол хүнсийг зөвхөн цайны газарт идэнэ. Бид нар ангидаа болон сургуулийн коридорт бол хоол хүнсийг идэхийг хориглодог. За хоолоо идэж дуусаад ширээгээ тогтмол арчиж цэвэрлэх
Энэ дадлыг бол хүүхдүүд маань бас хөвшүүлсэн байх ёстой. За мэдээж хоолны танхимд шуугихгүй, тайван сууж, цэвэрхэн хооллох ёстой байх нэ. За хоолоо идэхээс өмнө болон хоолоо идснийхаа дараа монгол хэлээрээ мэндчилгээний үгээ заавал хэлнэ. Тухайлах юм бол тавтай сайхан хооллоорой, сайхан хоолоор дайлсан баярлалаа гэдэг үг. Гэх мэт мэндчилгээний үгийг хүүхдүүд маань хэлдэг байгаа. За өнөөдрийн хичээл үгээр өндөрлж байна. Анхаарал тавьсан хүүхдүүдэд баярлалаа. Эрүүл мэнд, саруул ухаан оршин. Дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Түр баяртай.